одоо ялангуяа ёс зүйн асуудал маш их яригдж байна л да. Тийм. Ёс зүйн асуудлаар одоо юуг ёс зүй гэх юм бэ гэдэг тодорхойлт чи өөрөө тодорхойгүй ойлголт өгдөн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ тодорхойгүй ойлголтоор одоо альва нэг одоо хүнийг эргүүлэн татна гэдэг бол өөрөө бас маш өрөөсгөл ойлголт юм. Жишээлбэл ёс зүй гэдээ ярьж байна. За ихэнх хүмүүс бол намайг бүдүүлэг үг хэлэмтэй ил тод дэндүү одоо нээлттэй гэсэн юм ярьдэн шүү дээ. Тэр бас миний одоо сүүлийн үед их гайхаж байгаа нэг юм юу вэ гэхээр зэрэг ер нь манай монголчууд чинь ингээд баг нийтээр баг тийм болцсон юм уу да. Жохон гайхалтай юм. Даалт байвал буруу бузар хулгай зэлгээ те одоо ямар ч буруу юм одоо байж л байдаг. Тэрнтэй ерөөсөд тэмцдэггүй. Даалт байгаа муу мухатай тэмцдэггүй. Харин ил шулуун, ил тод юм байвал ерөөсөө үзэхэ болцсон ийм л цаг үе болцсон юм байна гэж би жоохон хувьдаа харамсаж байгаа. За тэгээд одоо өнөөдөр ёс зүй ярьж байгаа эрхмүүд, за ингээд ёс зүй ярьж байгаа хүмүүс өнгөрсөн хугацаанд өөрсдөө гайхамшигтай ёс зүй манлайлалтай хүмүүс байсан юм уу? Энэ хүмүүсийн бүтээсэн нийгэмштэй өнөөдөр энэ парламентод 10-20 жил сууж, энэ засгийн газарт 10-20 жил ажиллаж, энэ улс төрд насаараа амьдарч байгаа хүмүүсийн л бүтээсэн нийгмийн тусгал өнөөдөр явж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр энэ хүмүүс гинтхэн Нара гэдэг энэ ил шулуун бүдүүлэг өгөхтэй хүнийг хараад ёс зүйн тухай асуудлыг ярих ёстой юм байна гэж санаж сэтсэнд бас нэг талаараа их баяртай байна. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд та бүхэн маш сайн мэдж байгаа. Ялангуяа сэтгүүлчид бүгдээрээ сайн мэдж байгаа. Өнгөрсөн одоо үеийн парламент засгийн газруудад иргэдийнхаа боломжийг хулгайлдаг асар олон улс төрчд байсан. Та нар мэдж байгаа 40 хэдэн төрлийн билээ. Нөгөө нэг боловсролын зээлийн сан, жижиг дунд үйлдвэрлэлийн сан, хөгжлийн банк гэд энэ бүх юмнууд чинь энэ улс их орны иргэн бүрийн сайн сайхны төлөө тэдгээрийн хийж байгаа, сурч хүчийг хүсэж байгаа тийм хүмүүст олгодох юм байсан бол өнгөрсөн хугацаанд энэ бүх зүйлсүүд зөвхөн улс төрийн хүрээний хүмүүсийн эрх мэдлэр дамжиж тэдний хүрээллийн ах トゥ амраг садан те юу байдгийн одоо найз нөхөд тэдний хүрээллийн одоо хүмүүсийн хүртдэг юм л юм байсан шүү дээ. За тэгэхэд манай монголчууд нийтээрээ ёс зүйн асуудлыг ярьж сэрээгүй ш. Тэг би хувьдаа маш баяртай байгаа. Тэг би өөрөөрөө амар бахархаад байгаа юм а уучлаарай. Яагаад гэвэл тэр олон өөрсдийнх нь сайн сайхны боломжийг өөртөөс нь хулгайлсан хүмүүстэй ёс зүй ярьж явсан хүн нэгч байхгүй. Ёс зүйн хариуцлага нэхэж гомдол чирэгдэл болж явсан хүн нэгч байдгүй. Тэр ихтэй сэтгүүлчд хүртэл ёс зүйн асуудлаар тойрог хүрээлж ингэж те та ёс зүй алдсан байна. Та Монгол улсын иргэний сайн сайхны төлөө ажиллана гэж тангар бүргчүүд та иргэний боломжийг хулгайлсан байна гэж араас нь ингэж нэхэл хаталтай явж үзег байхгүй юу? Ер нь бол за тэгсэн мөртлөө өнөөдөр гэрт нь хулгай орсон хүний бухимдал те одоо игдүүцэл тэр болгонд нь одоо нэмж тавлж байгаа троллуудын энэ тролл армийн энэ мухай сэвэнд те өөрөө өөрийгөө хамгаалж үнэт зүйлээ хамгаалж те ингэж үлдэж байгаа хүний гэртээ байгаа хүний үйлдэлийг энэ төрлийн ордонд авчираад чирээд те тэр гэртээ байгаа хүний ёс зүйг ярьж байгаа нь бол маш игдүүцэлтэй, маш сонирхолтой, бас маш хөгжилтэй. Би тороноос тантай холбогдсон уу? Ер нь та өөрийгөө ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна уу? Ёс зүйн алдаа гаргасан гэж юус үзэхгүй байгаа. Яагаад би ёс зүйн алдаа гаргасан гэж? Миний гэрт хулгай орсон байдалд би мэдээж шиний нэгэнд та нар бүгдээрээ өөрсдөн дээр төсөөлдөө. Та шиний нэгэнд ингээ гэрээ орхиод Ахмад Настангууттайгаа хөгшин бурлуудтайгаа золгоод шиний 5-нд гэртээ ирсэн чинь гэрээ чинь ингээ дүүрэн хүмүүс ухцсан. Тэ ингээд байдгаар нь сандаачлаад хамаг үр хүүхдийн чинь хамаг хувц хонор нялх найтан хүүхдүүд чинь хамаг ямиг хулгаад аваа явчихсан тий. Үнтэй сайтай амин тэр чинь бүгдийг би өөрөө хөдөлмөрлөж олсон байхгүй. Би энэ улс төрөөс нэг ширхэг халбагч аваагүй штэ. Тий. Тэгэхээр тэгсэн юмыг маань синдичсэн байхаар хинт сайхан байх уу? Мэдээж бухимд нь хол ойрын хүн бүрийг хардаж сэрцэн. Тэр бол үнэн тий. Тэгээд тэрийгээ би лайвцсан. Лайваараа ингэсэн байна, яхаараа ингэдэг байна гэд ингээ бүх нөхцөл байдлыг одоо тэр чинь бол ер нь бол тэгээ манай цагдаагийнхан ч гэсэн маш сайн ажилласан л да. За тэгээд ингэсэн. За тэгсэн чинь яасан? Битүү троллууд дайрсан шүү. Тэ?
Мэдээж алдсан хүн 15-тай хэнийг ч хардаж болно шүү дээ. Хардах эрх нь хүн болгонд нээлттэй байгаа үстэй. Тэр өөртөө тохиолдсон ямиг хүн хардаад юу ч хийж болно. Өөрийнхөө ажил албатай холбож бодож болно, тэ? Эсвэл хол ойрын хин нэгийг одоо хувийн байдлаар бодож болно. За ингэсэн чинь яасан? Зөндөө олон троллууд дайрсан, нэмж тавлсан, бахаа хангасан, нэмж доромжилсан. За би тэр хүмүүст би үнэн л хэлсэн. Гэхдээ та нар нь штэ тэ өөрсдөөс чинь хулгайлдаг хүмүүс та нарыг хөлслөөд тэ ингээд тэр хүмүүсийн эсрэг дугардаг хүнийг ингээд барьж идгэж яхаа та нар тэрийг нь хийгээ явж идэг тэнгүүд л гэсэн. Тэгэхээс биш би арт түмэн та нар бол тэнэг байна. Та нарын ингээд бүтээсэн нэг юм чинь ингээд өнөөдөр намайг ийм байдалд оруулчлаа гээгүй байхгүй. Ер нь би хизээч гим зэмгүй мөн мөрөөрөө явж байгаа хүнийг тэ хөө чи тийм байна ийм байна гэж байгаагүй. Энэ бол миний амьдралын бүр зарчим. Энэ хүмүүс, энэ троллууд намайг мөрөөрөө ажил амьдралаа эрхлээд явж хахад доромжилдог учраас би хариуг нь барьдаг. А гэхдээ хуульд те Монгол Улсын их хурлын гишүүн болсныхоо төлөө та элдв хүмүүсийн доромжллыг тисээд те юу ч тохиолдсон ингээ сайхан анирлаггүй нирван дүрийг эсгээд байж ах хэвээр гэсэн юм байхгүй үстэй. Тийм байхгүй үстэй те. Тэгэхээр хүн байх эрх нь ер нь байна уу улсын их хурлын гишүүдэд? Хамгийн хуулийн төслийг харсан. 28 оноос ирж эхэлнэ гэсэн. Аха. Тэр болохоор за тэрийг дараа нь тусдаа яриа заяа. За тэгэхээр зэрэг нэгдүгээр хүн байх эрхээ эдлэх боломж хүн ямар ч одоо ажил одоо аль бэрхэлдэг байхаас үл хамааран хүн байх эрхээ эдлэх ёстой. За тэгээд би гэртээ өөрийнхөө гэрийнхээ орчинд гэрээсээ өөртөө олгогдсон миний хувийн аккаунтаараа одоо лайв хийгээд бухимдах нь яагаад улс төрийн хэрэг болчдөг юм бэ гэдэг дээр гайхаад байгаа. Тэгээ яагаад энийг ингээд тэр тэгвэл одоо өнгөрсөн хугацаанд төрийн ордонд өнөөдөр манай төрийн тэргүүн хийж байгаа хөрсөх ерөнхийлөгч маань цагтаа гишүүн байхдаа зодтолтой л явчихсан ш. Та нар мартсан уу? Би бол тийм юм үзчихсэн юм байна. Тэ? Зодтолтой л явж исэн. Зөндөө олон гишүүд нь салаавч гаргаал байж исэн. Тэ? Зөндөө олон гишүүд нь улсын хурлын дараа нь хүртэл пистачин гээл хилээл зогсч л байсан. Тийм биз дээ. Би худлаа яриад байгаа юм уу? Гэтэл би төрийн ордноос иргэдийг тэ доромжлон гутаасан, хараасан, ерөөсөн тийм лайв ч юм уу эсвэл тийм дүр байдал гарч ирсэн удаа байна уу? Монголын арт түмэн гэж ярьсан удаа байхгүй үстэй. Би төрснийхаа дараа болон төрхийнхөө өмнө энэ төрийн танхимаас ганцхан удаа лайв хийсэн. Тэр нь болохоор зарчмын шаардлага байсан. Энэ олон нийтийн иргэдийн саналыг авч энэ улсын их хурлын гишүүн гэдэг ажил албанд ирсэн бол ажиллаа хийгээч, цаг нартаа байгаач, хуралдаа суугаач гэдэг лайвыг л хийсэн ш.